Манай мэдээлэл хөтөлбөр зочны цагаар үргэлжлэн хүрэхэд та бүхэнд бэлэн болоод байна. Ингээд хилээр нэвтрэх бүртгэл хяналтын үйл ажиллагаа шинжлэгдсэн. Дээрх үйл явц цахимжсан бөгөөд 15 секунд зарцуулан хилээр нэвтрэх боломжийг бол бүрдүүлээд байгаа юм байна. За үүнтэй холбоотойгоор гадаад паспорт дээр наалт нааж байгаа. За наалтыг эргэж сайн дуран үндсэн дээр бол наалгаж байгаа. За дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөр манай студид гадаад иргэн харьяатын газрын буян тухайд газрын дарга мөнх чулуун хүрэлцээрээд байна. Танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За ер нь иргэдийн дунд бас нэг ташаа ойлголт байгаад байх шиг байна. Гадаад паспортын дээр заавалчгүй наалт наалгах ёстой. Тэгэхгүй бол хилээр гарахгүй юм шиг ийм ойлголтууд яваад байна. Энэ талаар хоёулаа мэдээлэл өгье. За юуны өмнө энэ өдрийн мэнд үзэгчтэй хүргэе. За гадаадын иргэн харьяатын газраас Монгол улс Солонгос улсын засгийн газрын хооронд хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд зөвхөн буян тухай бонд дээр буюу Чингис хаан олон улсын нисэх буудал дээр цахим гарцаар нэвтрэх ийм төсөл хэрэгжиж байгаа. Энэ цахим гарц гэдэг маань ямар учиртай юм гэхээр урдчилж бүртгүүлээд буян тухайгаар явж байгаа зорчигч маань урдчилж бүртгүүлээд тэгээ өөрөө өөрийнхөө бүртгэх тийм систем байна. Энэ бол цаг хугацааны хувьд тухайн зорчигчийн хувьд цаг хугацаа хэмнэсэн сэтгэл санааны хувьд ч гэсэн өөр ийм технологи. Энэ бол зөвхөн буян тухайг хэрэгжиж байгаа гэдгийг дахин хэлье. Хоёрдугаарт нь энэ бол зөвхөн Монгол иргэдэд хамаатай. Гадаадын иргэдэд хамааралгүй. Ямар учиртай юм гэхээр Монгол иргэдийн маань бүх одоо судалгаа, бүртгэл, тэдний тухай мэдээлэл бидэнд байдаг учраас зөвхөн Монгол иргэдэд хамаатай ийм төсөл хэрэгжиж байгаамаа. За энэ цахим гарцаар гарахтаа иргэд маань заавал урдчилж бүртгүүлсэн байх шаардлагатай. Тэгэхдээ урдчилж бүртгүүлнэ гэдэг маань сарын өмнө ч гэдэг юм уу, жилийн өмнө ч биш. Тухайлбал хамгийн богино хугацаанд буюу буян тухайд нисэх одоо жишээлхэд 10 цагт нисэх онгоцон дээр 8 цагт очоод ачаа тийшээ бүртгүүлээд суугчийн төлөө аваад манай ажилтнанд хандаад гадаадын иргэн харьяатын буян тухайд газрын хэн нэгэн ажилтнанд хандаад би энэ цахим гарцаар цаашдаа нэвтэрч баймаар байна гэд ийм хүсэл тавингууд 2-3 минутын дотор энэ паспортыг бүртгэж чинь. Энэ паспортыг бүртгэсний үндсэн дээр хамгийн ард талд нь паспортын ард талд нь ийм наалт нааж байгаа. Энэ маань юу гэж юм гэхээр энэ маань юу гэж юм гэхээр зэрэг энэ паспортон дээр энэ штамп дарагдахгүй. Нөгөө өөрөө өөрийгөө бүртгэж байгаа манай шалгагчтай харьцахгүй учраас ийм наалт нааж байгаа. Энийгээ бид гадаад харилцааны яамаар дамжуулаад дэлхийн бүх оронд одоо мэдээлсэн. Тэгэхээр бол ямарваа нэгэн саад бол байхгүй тий. Штамп дарсан одоо энэ дээр ингээ бүртгэгдээд явж байгаа учраас тий. Бас нэг юм асуумаар байна л да. Энэ наалтны одоо жишээлх юм бол хугацаа дууссан сонгуулна гэж байд юм болов уу? Энэ наалт бол ямар хугацаанд хүчинтэй байх вэ гэхээр энэ паспортын хүчинтэй байх хугацаанд хамаарна. Энэ паспорт дууслаа бол энэ наалт дууслаа гэсэн үг. Тэгээд дахиад нөгөө хүн маань дахиад шинэ паспорт авах юм бол дахиад бүртгүүл. Дахиад ийм наалтаа наалгach. Энэ паспорт 5 жилийн хугацаатай бол энэ наалт 5 жилийн хугацаатай л гэсэн. Ерөөсөө паспортын хүчинтэй хугацаагаараа энэ наалт хүчинтэй байна гэж ингэж ойлгож байна. Зарим иргэд маань одоо жишээлх юм бол энэ наалтыг наалгахгүй бүртгэлээ хийхгүй байж болох уу? Болохоор барах уу? Энэ зөвхөн өөрөө хүссэн энэ цахим гарцаар буюу одоо нөгөө хуучин биднүүсийн уламжилт нөгөө хүн дээр очиж нөгөө шалгагч дээр очиж шалгуулж штамп даруулдахыг одоо ямарваа нэгэн байдлаар тэрийг хялбарчлах гэсэн хүн л энийг хийлгэж болно. Түүнээс бүх хүн энийг хийлгэнээс ойлголт байхгүй. Би дахиад хэлье, энэ зөвхөн буян тухайд хэрэгжиж байгаа төсөл. Бусад одоо жишээлбэл замын үдсэх баатар алтан болгоч гэдэг юм уу манай одоо байнга ажиллагаатай байгаа 26 бомбд бол өөр хааж байхгүй. Энэ цахим гарцаар зөвхөн нэвтэрж байгаа хүнд хамаатай. Замын үүдээр явж байгаа хүнд бол ийм наалт наалгах цахим гарцын энэ бүртгүүлэх ямар ч шаардлагагүй. Штампа даруулаад нөгөө шалгагчтай шалгуулаад тэгээд гараад хэл нэвтэрж яана гэж ойлгох хэрэгтэй. Энэ наалт маань зөвхөн гарч байгаа буян тухайгаар гарч байгаа иргэд хамааралгүй. Бас дахиад нөгөө өөрийнхөө бүртгэлийн системд бүртгүүлээд гараад гадаад яваад буцаад ороод ирэхэд дахиад мөн адилхан ийм хэрэгсэл байгаа. Тоног төхөөрөмж тэрүүгээрээ бас бүртгүүлж байгаараа яв. Энэ маань зорчигчд ямар ашигтай юм гэхээр цаг хугацаа хэмнэх. Жишээлбэл монголчууд гадаад явж байгаад иргэд гэр орн руугаа яардаг ч юм уу. Магадгүй өвчин зовлон өхөл хагацаач гэдэг юм уу. Маш яаралтай хугацаанд хэлээр нэвтрэх шаардлага гарахад энийг уншуулад 15 секундэд
Хэлээр нэвтрэх гараа явчих юм бол. Урд нь жишээлх юм бол одоо бид нэр шалгуул бүртгэлийн ажилтнанд өөрсдөө шалгуулад одоо паспортаа шалбуулгаад гардаг байсан шүү дээ. Тэгэхэд хичнээн хугацаа ер нь зарцуулдаг. Ер нь ойролцоогоор 30-аас 30 секундээс 1 минутын хугацаа зарцуулдаг байсан. Тэгэхдээ одоо бас мөн тэр технологи хэвээрэл байгаа шүү дээ. Хоёр давхар явж байгаа. Тэр автомат гарц байна. Дээр нь бас манай шалгач хүссэн хүн болгон одоо аливаагаар нь ч үйлчлүүлэх боломжтой болсон гэсэн үг. За тэгээ ягаад шалгач нар маань байгааг бол нэгдүгürt нь гадаадын иргэд тэнд байна. Улсын хэл нэвтэрч байна. Жишээлбэл нэг тоо баримтуудахад энэ 16 оны 1 сарын 1-ээс хойш өнөөдрийг хүртэл зөвхөн буян тухай боомтоор дэлхийн 185 орны 740 орчим мянган одоо зорчигч нэвтэрсэн байх ч гэдэг. Орж гарсан байх ч. Тэрний нэг 560-аад мянган Монгол иргэд нэвтэрсэн байна. За одоо яг бит хоёрын яг энэ хойно ингээд гарч ин л да. Одоо яг ингээд паспортаа уншуулаад саяныхаа одоо наалтыг уншуулаад гарчих юм байна. Тий. Тэгэхээр тэр бүртгэл дээр нэг илүү юм бий. Энэ паспортын энэ бүртгэлтийн одоо бичээсийг авахаас гадна нөгөө зорчигч маань хурууныхээ нүднийхээ биометрик хэсгийг өгнө. Тэгэхээр энэ шат нь бол эхний шат нь өөрөө ингээд бүртгэж байгаа. Бүртгүүлж юм. Ийм хүн улсын хэлээр гарлаа гэдэг. Энэ яг зөв хүн гарч ийн үгүй юу гэдгийг дахиад нөгөө хурууны хийгээр нүдний цэцгийн тэр өгтгүүнээр дараагийн шатаар нэвтэрч байгаа. Нэг хоёр хаалга онгоно гэсэн үг шүү дээ. Эхнийх нь бол уншуулгууд паспортаа хийгээд наалтаа уншууллаа. Онгооч нь дахиад оронгууд хурууны хийгээ нөгөө нүднийхээ өгтгүүнийг аппарат руу харж харангууд дараагийн хаалгангууд тэгэд хэлнэ. Энд ерөөс 15 секунд. Тэгэхээр одоо явах гэж байгаа иргэд маань бас энийг анхаарал хэрэгтэй юм байна л да. Буян тухай дээр очиод бас яг энэхүү бүртгэлийг хийлгэж болох нь жишээлх юм бол нийслэл хотод маань яг энэ бүртгэлийг хийж байгаа газрууд бас байгаа юм болоо. Тийм, Дүнжин гарагт байгаа тэр нөгөө нийслэлийн үйлчилгээний төв дээр. Тэн дээр бас бүртгэл явагдаж байгаа. Тэгээд ер нь яагаад Дүнжин гарав дээр бүртгэж байгаа гэхээр иргэдийн цаг хугацаа хэмнэх гэдэг юм уу 50 өжөө ажил амжуулахын агуулгаараа үйлчилгээний нэгдсэн цэг байгаа үйлчилгээний тэр нэгдсэн төв дээр нийслэлийн нэгдсэн төв дээр тэнд бүртгэж байгаа гэж ингэж ойлгож байна. За иргэд маань өөрснийхөө хүсэл дээр яг энэ наалтыг бол цаг хугацаагаа хэмнэе гэж бодох юм бол наалт наалгах бүрэн боломжтой байгаа юм байна. Тэгэхээр ер нь одоо жишээлх юм бол буян тухайгаар одоо жилдээ ер нь хичнээн хүн зорчиж байна. Бас ямар зөрчлүүд ер нь нийтлэг зөрчлүүд ямар зөрчлүүд гардаг юм бэ? Одоо ер нь бол нэг жилд дунджаар сүүлийн 10 жилийн дунджийг аваад үзэх юм бол 800 орчим мянган зорчигч улсын хэлээр орж гардаг. Тэрний үндсэндээ нэг 60% нь Монгол иргэд, үлдсэн 40% нь гадаадын иргэд. За нэг гадаадын иргэд нь болохоор үндсэндээ нэг 170-аас 190 орны дэлхийн ийм хүмүүс гадаадын иргэд нэвтэрдэг. За тэгээд ер нь бол буян тухайд боомтын хүчин чадал эрс нэмэгдсэнийг та бүхэн анзаарсан баг. Тэгэхээр сая нөгөө энэ жил АСЕМ-ийн том хэмжээний уулз тусламжтай холбогдуулаад Чингис хаан олон улсын нисэх буудал өргөдгөөд энэ өргөдгөлийн хүрээнд хэлээр нэвтрэх цэгүүдийн тоог эрс нэмэгдүүлсэн ийм таатай мэдээ байгаа. Энэ маань зорчигчдын одоо урсгалыг нэмэгдүүлэх гэдэг юм уу, төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, бүртгэлийг хурдан шуурхай хийх ийм боломж бололцоо гарсан. За ер нь буян тухайгаар бол зөрчлийн хувьд бол Монгол иргэд дийлэнх зөрчлийг эзэлдэг. Тухайлбал бусдын нэрээр паспорт авах гэдэг юм уу, бусдын паспорт ашиглах гэдэг юм уу, огт баримт бичггүйгээр гадаад нөгөө олон жил болцсон. Паспортаа янз бүрийн барьцаа юм тавьдсан. Ингээ бичиг баримтгүйгээр зөвхөн одоо цагдаагийн байгууллагын тухайн орны цагдаагийн байгууллагын бичигтэй улсын хэл нэвтэрч ирэх гэдэг юм уу. За бас нэг чухал одоо зөрчил юун дээр гарч ийн вэхээр хэлээр нэвтэрж байгаа 16 нас хүртэл 16 нас хүрээгүй хүүхдүүд насан туршаагүй хүүхдүүдийн одоо харж хандах хөнгүүгээр хэл нэвтрэхийг оролдох ийм асуудал гарч байна. Ялангуяа одоо бол гадаад их олон хүүхэд энэ төр сурдаг болсон байна. 16 наснд хүрээгүй хайскул янз бүрийн коллеж юм уу янз бүрийн сургуулиудад дамжаануудад сурдаг болсон. Тэр хүүхдүүд эцэг их хасран хамгаалагчгүйгээр улсын хэл нэвтрэхээр очдог. Тэгээд одоо янз бүрийн одоо бэрхшээл тулгардаг юм байна. Айл нэгэн эцэг юм уу ямар ч одоо асар хамгаалагчгүйгээр биднээс улсын хэл нэвтрүүлэх эрх байхгүй. Ийм зөрчлүүд голчлон гарч байна. За гадаадын иргэд бол яг одоо ер нь бол Монгол улсын визгүйгээр гаднаас ирэх ийм тохиолдол илбэг байна. За та бүхэн хэвлэл мэдээлэлээр явсандаа Туркийн авиакомпани онгоцыг буян тухайд 18 цаг саатуулсан гэсэн ийм асуудал гарсан. Тэгээ энэ бол Монгол улсад одоо хууль хяналтын байгууллагаас оруулахыг хориглосон ийм сэрийн иргэн байсан. За визгүй бас мөн. За тэгээд энэ нөгөө олон улсын иргэний агарын тээврийн тэр мөрддөг дүрм журмаар бол авиакомпаниуд визгүй тухайн хооронд визгүй ирсэн
орохыг хориглосон ийм хүмүүс ирэх юм бол тэр авиа компани буцаад тээвэрлэх үүрэгтэй. Буцаад тээвэрлэхээс татгалцсан. За манайх оруулахгүй гэдэг ийм одоо хоёр шийдвэр гарсан. Онгоцны ахлагч нь буцаад тээвэрлэхгүй манайх болохоор хэлээр оруулахгүй юм нэг гээд. За тэгээд нэгэнд Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж байгаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд тэр авиа компани шаардлага тавиад тэгээд тэр хүнийг буцаасан ийм үйлдэл болсон байна. За баярлалаа. Бид хоёрын бас ярилцах цаг бас энэ түрээд өндөрлөж байна. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. Бид та бүхэндээ энэ цагийн байдлаар онцлог мэдээллүүдийг хүргэсэн дараагийн цагтаа дахин шинэ мэдээллүүдтэй эргээд олцъя.